Энэ яарамгийн одоо энэ зэвтэй усны талаар түрүү жил хүртэл хотын захиргаанаас бас тодорхой хэмжээний хөрөнгө төсөв тавиад шийдсэн асуудал байж. Тэр нь юу гэхээр магистрал шугамудаа бүгдийг солисон байж. Одоо энэ босоо шугамудаа янзламаар байгаа. Босоо шугамуд гэдэг маань энэ байшин дотор байж байгаа шугамуд янзлахгүй бол хизээч тэр буурахгүй. Бас үнэн минь үннээр нь бас хэлж явах хэрэгтэй байна. Хэвтэй шугамудаа бид бүхэн солилцсон. Сая Батцөрөг төлөөлөгч хэлж явах шиг байна. Бид бүхэн одоо энэ хэрэглээнээсээ илүү одоо ингээд стандартад нийцээгүй шугамыг тавьснаас болж асуудал үүсчээд байна гэж хэлж байгаа шүү. Энэ маань одоо бас босоо шугамдаар бас байгаад байгаа. Байшин доторх байж байгаа шугамуд дээр байж гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо энийг л бас бид хөө яаж хийж байгаа л солихоос өөр аргагүй байна. Гэхдээ энэ яарамг орчмынхан чинь бүгдөө ховийн эвшилж шилжсэн шүү гэдгийг бас энэ дээр хэлье гэж бодоо. Ховийн эвшлийн конторууд авч байгаа. Бүгдийг. Тэгээд тэр ховийн эвшлийн конторуудыг одоо энэ иргэдэд өгөх мэдээлэл гэж түрүү хэлсэн шүү дээ, тий. Ховийн эвшлийн конторуудад ажиллаж байгаа албан хаагчид нь бүгдөө мэргэжлийн бос хүмүүс байж байгаа. Тэгэхдээ тэр ховийн эвшлийн конторууд мөнгөө бол иргэдээс авчдаг. Хийх юм уу болохоор зөвхөн энэ тэрнээс болж байна. Орос улсны нийтийн удирдах газраас болж байна. Энэ дулаанаас болж байна. Энэ ус сувгаас болж байна гэд дандаа ингэсэн арга цаасан юм аягаар ингэ яваад байдсан шүү. Энэ дээр бүр нэг дөрвтойхон шиг нэг шийдвэр гаргаад явахгүй бол бас болохгүй байгаа даа.